Сайн байцгаана уу хүмүүс үзэгчдээ. За 7 хоног бүрийн мягмар лав гарагийн 14 цагаас Монгол телевиз терминалийн студиэс үзэгч та бүхэнд улс орон даяар шууд эфирт бид чөлөөт ярилцлага хүргэдэг. За өнөөдөр 133 дахь дугаар буюу энэ он эхлсээр одоо 3 дахь шин дугаараа үзэгч та бүхэнд хүргэх гэж байна. Өнөөдөр бид нэр улсын 1-р төвийн эмнэлгийн хэрх үе судлал, үе сэргээх төвийн мэд заслын эмч, анагаах ухааны магистр Баяр Цэнгэлтэй шууд эфирт ярилцахаар урьлаа. Сайн байна уу? Сайн байна уу? Сайхан үйлчж байна уу? Сайхан үйлчж байна. За, бидний урилгыг хүлээн авч өнөөдөр цаг зав гарган ирсэнд баярлалаа. Мэдээж одоо маш их одоо үзлэг, мэс засал тий завгүй амьдралын хэмнэлийн хажуугаар бас нэг цагийг гаргана гэдэг амаргүй байсан болов уу? За баярлалаа. За өнөөдөр хоёулаа улсын 1-р төвийн эмнэлэгт хийгддэг энэ мэс заслууд болон ер нь энэ ортопедийн чиглэлийн мэс заслуудын талаар яг одоо тодруулах юм бол хиймэл үе солих, үений дурангийн мэс засал, мөчтийн гэмтэл, тэнхлэг засах гэх мэтчлэн энэ нарийн хагалгаануудын талаар ер нь ярья гэж таныг урилаа. За 2008 оноос хойш ер нь манай Монгол улсад яг энэ чиглэлийн хагалгаа бас нутагшаад хийгдээд эхэлсэн гэж бид бүхэн ойлгож байгаа. Одоогоор ер нь анх хийгдэж эхэлснээс хойш шидчнэн хагалгаа хийгдээд байна. Жилд ер нь хэд орчим хүн орж байна. Хоёлаа ерөнхий мэдээлэлээс эхлэе. Тэгээ одоо энэ анх одоо өвдөгний үе, түнхний үе хиймэл хагалгаа Монгол улсад ер нь 2008-9 оноос л эхэлсэн. Анхны одоо яг түнхний хиймэл хагалгаа гэмтэл согс судлалын үндэсний төв дээр хийгдсэн. За тэрний дараачаас манай дээр өвдөгний үе хагалгаа хийгдэж эхэлсэн. Тэр 2009 хавцаанд да. Манай одоо тасгийг үүсгэн байгуулсан манай зөвлөх эмч Хотгон Баяр эмч анх Солонгос одоо улсад яг энэ чиглэлээс сурч ирээд тэгээд энэ хагалгааг Монголд одоо 1-р эмнэлэг дээр нутагшуулсан гэсэн үг. Ер нь нэг жилд хэд орчим хүн ер нь төрлийн хагалгаанд орд юм бол? Одоо ерөнхийдөө яг сая өнгөрсөн 25 онд гэхэд бол манай дээр 700 орчим хүн орсон байна. Тий. Ерөнхийдөө манай төвийн хувьд бол бүр хамгийн ихтэй бол 1000 орчим хагалгаа орж исэн тохиолдол байдаг. 2018 оны үед л тий. За тэгэхээр хоёлоо энэ үе солих хагалгааны талаар бас нарийн мэдээлэл рүү юу н орё гэж бодож чинь яг ямар хагалгааг хийлдгийг, ямар нөхцөлд, ямар заалттай үед бас энэ үе солих хагалгаа хийгддэг юм бэ? Ер нь нөгөө өвдөг болон түнхний үе одоо нөгөө үе гэдэг маань өөрөө нөгөө мөгөөрсөн гадаргуутай ясыг одоо мөгөөрсөөр очиж идэг. Тэгээ одоо хоёр үе үүсгэж байгаа яснууд нь үений мөгөөрсөн дээр, үений шингэн дээр гулгаж явдаг одоо бүтцтэй л дээ. Тэгээ тэр мөгөөрсөн ид маань илэгдээд одоо мөгөөрсөн идний илэгдэл одоо илэгдэл явагдаад мөгөөрсөн идгүй болоод цаанаас нь ясгараад ирчихэр хоёр нөгөө үүсгэж байгаа үе үүсгэж байгаа хоёроос ч хоорондоо үргэлцээд өвдөд эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр мөгөөрсөн идгүй болоод ирсэн тохиолдолд ерөнхийдөө нөгөө үеийг одоо ясыг хочж байгаа мөгөөрс мөн нэлээдээ байхгүй болсон тохиолдолд үе солих хагалгаа гэдэг. Үеийг одоо бүтнээр солих хагалгаа. Яг энэ үед хийгддэг. Үений нөгөө мөгөөрсний илэгдлээс шалтгаалаад одоо юу гэдэг нөгөө илэгдлийн одоо нөгөө хэмжээ нь бага үед одоо өвдөгний үеийг тал солих хагалгаа ч гэдэг юм уу. Түрүүн таны хэлээдсэн тэр нөгөө тэнхлэгдэх хагалгаа, дурангийн хагалгаа гэдэг одоо үе шат болгоноос өөр гэсэн үг. Насжилтын хувьд ер нь хэд орчим настай үйлчлүүлэгчид хэвчлэн энэ төрлийн хаалгаанд орж ийн залуу болон одоо настай хүн гэлтгүй ер нь ордоггүй аль эсвэл үнэхээр одоо бас тийм нас ахихын ирээр зайлшгүй орох шаардлагатай болдго юм болов. Ер нь угаасаа энэ өвдөгний үеийн остеоартрит гэдэг байгаа. Одоо яг энэ саяны хэлээд байгаа остеоартритийн үед бол ерөөсө гол хүчин зүйл нь насжилт байхгүй. Насжилттай холбоотой ингээл хүн одоо өндөр наслах тусмал нөгөө үений мөгөөрсөн ид нь илэгдэж идэг. Тэгэхээр гол нөлөөлөх хүчин зүйл нь бол нэгдүгээрт насжилт байдаг. Хоёрдугаарт одоо гэмтлийн шилтгаан байж болно. Хит чингийн илүүдл байж болно. Эсвэл нөгөө нэг хэрэг одоо үе нөгөө удамшлын нөгөө дархлын эмгэгтэй хүмүүст бас энэ өвчнүүд одоо төвөмөл тохиолддог гэсэн үг. Тийм. Одоо 2021 оны судалгаагаар бол нийт дэлхийн хүн амын 30 орчим хувийн остеоартрит төвчтэй байна гэсэн судалгаа аваад. Тэгээ энд орж байгаа хүмүүсийг хараад дийлэх хувь нь эмэгтэйчүүд байгаа. Оо за. Тий. 55-аас дээш насны шүү. 55-аас дээш насны 30 орчим хувь нь остеоартрит төвчтэй байгаа. Яг одоо эмгэгтэй тий. Шан өвчтэй гэсэн. Яг насжилт бол одоо хамгийн чухал гэж та хэлж штэ. Гэтэл одоо нөгөө нэг хүйсийн хувьд бас эмэгтэйчүүд илүү давмаар байна. Тэгэхээр амьдралын хэв маяг бас шалтгаалж байна. Амьдралын хэв маяг шалтгаалж байна. Дээрээс нөгөө одоо эмэгтэйчүүд чинь нөгөө 55 нас үед ирэхээр нөгөө цэвэршилт явагдана. Цэвэршилт явагдахаар эстроген дааврын
хэмжээ буурна. Тэгэхээр эстроген даавар манаас үений мөнгөс эдийн хамгаалах хэвчтэй оролцдог байна шүү дээ. Тэгээд ирэхээр харьцангуй нөгөө нэг эстроген дааврын одоо ялгаралт багасаад ирэхээр энэ остеоартрит өөрчлөлт орох нь бүр илүү өндөр гэдэг байна. Төрөлт бас холбоотой байдаг уу? За төрөлтчтэй бас ерөөхдөө холбоотой байж болно. Тий. Хамгийн гол юм тэр одоо тэгээд нөгөө мөгөөс идэн байхгүй болоод нөгөө ясны сэрэгжилт эднэр их явагдаад ирэхээр энэ өөрчлөлт нэг хурд явчихж байгаа хөөе орчиж байна гэсэн. Тэгэхээр эмэгтэйчүүд бас их илүү байгаад байна гэсэн. Яг ингээд санахаараас ер нь эмэгтэйчүүд илүүтэй өвдөг солиуллаа, өвдөгний үе солиуллаа гэж ер нь сонсогдчихсэн яг санагдаж байна. Залуучуудын хувьд одоо яг энэ төрлийн хаалгаанд бас орж исэн тохиолдол байдаггүй. Одоо ямар шалтгааны улмаас ер нь залуучуудын хувьд одоо юу гэдэг гэмтлийн шалтгаантай байж болно. Нэгдүгээрт одоо гэмтэл авчаад одоо анх бол одоо зүгээр ингээд гэмтэл аваад хөнгөн одоо яг тэр гэмтсэн үедээ нөгөө дурангийн хаалгаагаа хийлгээгүй ингээ яг тухайн үед нэмшлэгээ хийлгээгүй яваадах юм бол удаад тэр нэг удалгүй нөгөө остеоартрит болчдөг. За. Тийм тэгэхээр үе солиулах шатрууга орчдөг. За хоёрдугаар залуу хүмүүсийн бас ордог шалтгаан түрүүн минийсэн удамшлын өвчин нөгөө хэрэг ревматизм гэдэг өвчтөй хүмүүс залуугаараа их ордог. Хэрхийн талаар хоёлоо наривчилж яриа. Одоо удамшлын шалтгаантай гэхээр нас бол бас харгалзахгүй ер нь удамшиж яг өвчин үүснэ гэдэг. Дархлын хамааралтай ш. Би удамшил гэлсэн. Тэгсэн. Дархлын хэрэг гэдэг нь нөгөө дархлын одоо системийн өвчин баггүй. Нөгөө хүний биеийн дархлаа өөрөөхөө эд эсийг нөгөө гадны биет гэж таниад ингээ буруу ажиллаад эхэлдэг. Тэгээд тэгэхээр нөгөө системийн өвчин гэдэг байгаа. Тэрнээсээ шалтгаалаад энэ жижиг үеийг гэмтэйгээ яваад идэх байхгүй хэрэг өвчин гэдэг байгаа тийм. Энэ одоо яг энэ хэрхийн үед бол одоо голцоо бас л эмэгтэйчүүд байдаг, дундаж насны эмэгтэйчүүд байдаг. Тэгэхээр нэгэнт нөгөө хэрэг ревматизм өөрчлөлттэй болчих юм бол ялгаагүй л нөгөө мөгөөс эдийн сүнгэрэл үүсэл өвдөл зөөр ихтэй болоо явчихдаг. Тэр үеийг гэмтэй гэдэг өвчин учраас. Тэгэхээр залуугаараа тийм хүмүүст их хэрглэж байна. Тэгээд тэр хүмүүс маань нөгөө тэр нөгөө тархлаа дарангуулах даавар эмчилгээ хийждэг учраас тэрнээс шалтгаалаад түнхний үеийн нөхчих гэдэг шалтгаанаас болж үе солих хаалгаанд их ордог гэсэн үг. Ер нь сүүлийн жилүүдэд яг энэ төрлийн хаалгааны хөгжил, технологийн дэвшил ер нь манай улсад ямар түвшинд хүрсэн гэж бодож байна. Олон улсын яг стандартын дагуу хийгдэж байгаа ер нь одоо эмчилгээний арга зүй заалтуудын хувьд ер нь бусад орнуудтай харьцуулахад хэр зэрэг ялгаатай байдаг вэ? Одоо яг энэ өвдөг түнхний үе солих ер нь дурангийн хаалгаа гэдэг бол ер нь олон улсын стандарт бол нийцсэн явж байгаа манай хувьд бол хэрглэж байгаа протез баг тоног төхөөрөмжинч нийцсэн эмч мэрэгчлэтнүүд нь ч одоо сурч боловсроод ерөнхийдөө бол гадны түвшнээс нэг бид нар бол ялгараад байхааргүй болцсон. Одоо манай улсад нэвтрээд энэ чинь бараг 15-6 жил болчихсон шүү дээ хаалгаа чинь нутагшаад тийм. Ер нь нэг гадны орноос одоо нэг тэрүүгээрээ дутууч гэдэг. Яг сүүлийн үед бол одоо яг зүгээр энэ үүдэлсэн эмчилгээнүүд гарч ирж байна. Нөгөө залуу хүмүүс одоо гэмтлийн шалтгаантай хүмүүс ч байт юм уу остеоартритийн эрт үед нь тэр одоохондоо Монголд арай жоохон хөгжил бага байна. Түүнээс яг мэс заслын техникийн хувьд мэс заслын одоо хэрэгжилж байгаа багж одоо тоног төхөөрөмж протезийн хувьд бол яг л дэлхийдээ адилхан дэлхийн одоо шилдэг брэндүүдийн хэрэглэл явж байгаа гэсэн Монголд. Одоо протезийн хувьд бол яг нөгөө нэг дэлхийн стандартын дагуу хамгийн сайн брэндүүд орж ирээд явж байна гэж байна. Ерөөсөө тэгж байгаа тийм. Үн өртөг ханшны хувьд ер нь одоо бас авч хүчрхүүц байдаг уу? Ер нь санхүүгийн хувьд бол хэрэг бэрхшээл одоо үүсгэж гайгүй. Тий. Үн өртгийн хувьд бол одоо эн чинь ерөөхдөө нэг 6-7 сая орчим төгрөгийн үнэтэй. Яг одоо бүтэн мөнгө нөх юм бол. Тэгээ энэ чинь нөгөө эрдэнэлийн даатгалаар хөнгөлөөд манай иргэд чинь улсын эмнэлүүдээр нөгөө даатгалаараа хөнгөлтөөр орж байгаа шүү дээ. Тэгэхээр хувь хүний төлөх мөнгө 1 сая 500 2 сая орчим төгрөг болдог. За гадны улс орнуудад бас ер нь зарим тохиолдолд яг одоо үе солихоос илүүтэйгээр бас нөгөө шингэн нүхдэг ийм эмчилгээнүүд байдаг юм билээ. Энэ ер нь манай улсад хийгддэг юм болоо. Миний зүгээр судалж харснаар бол бас хятадд энэ төрлийн эмчилгээ бас илүү их хийгдэт байх шиг харагдсан. Яг энэ бол зөвхөн миний судалгаа л да. Таны хувьд бас энийг юу гэж харах вэ? Шингэн нүхдэг гэдэг маань ерөнхийдөө одоо манай ард иргэд болохоор нөгөө хүмүүс ярьдаг чинь яс ургацсан шингэнгүй болсон л гэж яриад байдаг тийм. Гол шалтгаан бол ерөөсөө үений шингэн хаанаас ялгардгаар үений синавол мембран үений уутнаас ялгарч яадаг байх. Тэр уутыг аваагүй байгаа тохиолдолд үений шингэн ялгарч илээ. Хиймэл үетэй болсон ч үений шингэн ялгардгаараа ялгарч илээ. Тэгэхээр хүмүүс нөгөө яриад үений шингэнгүй болсон яс ургацсан л гэдэг. Ерөнхий гол
нөгөө нэг шалтгаан бол тэр мөгөөрс идэ илэгдэл. Хамгийн гол нь тэр хоёр үе үүсгэж байгаа яс чинь хоорондоо мөгөөрсгүй, үений шингэнгүү гэдэг биш. Мөгөөрсгүй болол ирэхээр хоорондоо ингээд үрэлцээд эхэлж байгаа. Хавраад эхэлж байгаа гэсэн. Тэр үед яг шингэн нөх гимчлэгээ гэдэг маань бол ерөнхийдөө тэр хиймэл үений шингэж яадаг ялуурын хүчлэг ерөнхийдөө хийдэг. Тэр нь яг зөвөр намдах үйлчлэгээтэй гэсэн. Түүнээс яг эдгэрэл нь нөлөөлдөг гэдэг биш. Эдгэрэл нь нөлөөлөх юм бол одоо тэр stem cell PRP гэдэг байхгүй. Stem cell гэдэг маань үдлээсээ хэлж шүү дээ тий. Гадны улс руу ер нь яг энэ төрлийн хаалгаа хийлгэхэд ч юм уу оншоо тогтоолоход ер нь явах шаардлага хэр багассан гэж ер нь та бүхэн үзгүй. Одоо Монголдо ч юм уу онцлуулахад бол хялбар уу? Хялбар шүү дээ. Ерөөсөө эхний ээлжинд ерөөсөө л эрентхэн зураг. Ерөнхий өөрчлөлт багтаа тэгсээр нөвдөл зөөртөө шаардлагатай бол MRI, компьютер томограф. Тий. Ерөөсөө онцлогооны хувьд нэг айхтар тийм өндөр өртөгтэй бол гарцсангүй гайгүй. Эрентхэнээр ерөнхийдөө дийлэгтэй онцлогч чинь залуу гэмтлийн шалтгаантай өөрчлөлт багтаа үед бид нар ямар мессаж хийхээ сонгох юм бол сонгох шаардлагаар бол MRI хийлгэн, компьютер томограф хийлгэн. Тэр гадны улс орнд хийх гадны орн руу явах нарцсангүй гайгүй. За сүүлийн жилүүдэд манай төвийн хувьд бол ялангуяа гадны орн руу их зордгоос энэ хавдрын үе дээрсэн хавдрыг бол манайх одоо энэ нутагт одоо Монгол орондоо улсын нэгдүгээр түвшинд одоо бас хийгдэж байгаа. Энэ яг үгээр одоо яг энэ өвдөгний үе дайрсан ч юм уу түнхний үе дайрсан эсвэл энэ дээд мөчтийн мөрний үе дайрсан хавдрын үед бол ерөөхдөө жоохон 4-5 жилийн өмнө бол Монголд эмчилгээ багтаа. Ерөөхдөө шууд хавдартай үеийг тайрдаг ч юм уу. Одоо бол үеийг авч үлдэхийн тулд мөчтийг хадгалахын тулд бүр тийм хавдрыг авсан маш том мега протез суулгаад байгаа. Бас явж байгаа. Мега протез гэдэг маань бүр том хэмжээний протез гэсэн үг үү? Тэгэхээр бүр үндсэндээ одоо бүр мөчтийг бүтнээр нь одоо протезээр орлуулах үйл ажиллагаа гэж ойлгож болох уу? Ерөөсөө тийм. Дунд чимгийн асуул ихэд ерөөсөө яг талаас доошхон тэрчгтэй протез болгоч байт юм уу? Нөгөө хавдрыг аваад оронд нь гол нь нөгөө үений үйл ажиллагаа авч үлдээ мөчтийг авч үлдэж байгаа. Тэр аргалгаанууд нутагшаа явж байна. Тэгэхээр ерөнхийдөө бол гадагшаа явах орс бол нэг багассан. Бараг байхгүй шиг болсон. За үе солих хагалгаа ер нь хийх заалттай хүмүүсийн шинж тэмдэг ер нь ямар байдаг вэ? Магадгүй одоо үзээ сууж байгаа хүмүүс за ер нь би нэг очиж үзүүлээ, онцлуулъя. Үе солихоор хэмжээнд ирсэн биш үү дээ гэдгийг ер нь юугаар таньж мэдэх вэ? Ерөнхийдөө үеэр өвдөж эхэлнэ. Тий? Үеэр өвдөж эхэлнэ. Нөгөө зөвөр нь ойрхон илэрдэг болно. Одоо нөгөө босч байгаа манайх ярьдаг нэг сууж байгаа босгоор нэг шарх нах гэж дугарч яана гэл тэр чил нөгөө мөгөөс дийлэгдэл яваад байна гэсэн үг байна. Тэгэхээр ерөнхийдөө өвдөл зөвөр өгөөл өвдөгний үеэр ч юм уу одоо түнхний үеэр ч юм уу өвдөд эхлэх юм бол эрентхэн зураг авахгүйлаад мэрэгжлийн эмчт хандах юм бол эрт үе дээрээ мэс засал хийхгүйгээр гэдэг юм уу мэс засал хийсэн ч арай үе солихоос наад хэмжээний наадлын шатны хагалгаанууд зөндөө бас байгаа сонголтууд. Тэгэхээр манайхан бол яг ингээд өвдөж эхлэхээр нь ерөөхдөө явж байгаа л бүр болохоо байх өвчин намдах юм уу жоо бүр болохоохоор ирээд л тэгэхээр ерөөс үе бүтэн солих хэмжээнд толцоод байгаа байхгүй юу. За наадлын эмчилгээнүүд гэдэг дээр юу байж болох вэ? Ер нь ямар шинжлэлүүд үүдэлэх юм бол ерөөхдөө тэр мөгөөс эдийн жижиг хэмжээний илэрхийлэх юм бол тэр stem cell PRP хийж болж байна. За хоёрдугаарт өвдөгний үеийг бас тал солих хагалгаа гэж байна. Зөвхөн тэр гадна юм уу дотор аль нэг булуу яг өөрчлөлтөнд орсон бол зөвхөн тэр нэг аль нэг булууг нь солих хагалгаа байж болж байна. Бүтэн биш. Тий. За нөгөө хөлийн одоо тэнхлэгээс шалтгаалаад одоо майх ч юм уу эсвэл нөгөө юу гэж ярьдаг шүү дээ. Одоо гадагшаа сариу X-үл гэж яриад байдаг. Тэр үед бол тэнхлэгц хагалгаа хийж болж байна. Тийм шатны наад хагалгаанууд байж байна. Дурангийн хагалгаа байж болж байна. Арга зам бол бас их олон төрөл байна гэж. Одоо stem cell гэдээ яриад байна. Сүүлийн ер нь дэлхийн нийтээр үүдэлс гэж ярьдаг боллоо. За stem cell-ийн хувьд одоо юунаас гаргаж авсан үүдэлсийг жишээлбэл магадгүй тэр үе хоорондын шингэнг орлуулах байдлаар ч юм уу хийдвэгээ бас янз янзын үүдэлсүүд байх шиг байна тийм ээ. Одоо тэгээд тэр таарах, тохирох зэрэг нь бол бас хүн дээр янз байх шиг байна. Тийм. Энэ тал дээр таны хэлдэг нь өөр stem cell одоо хийсэн болгоно шууд мөгөөс идэн төлжөөд одоо идэх чинь гэсэн бас үг биш. Тэр хүнээсээ болж байна. Нөгөө гаргаж авсан stem cell-ээсээ болж байна. Ерөнхийдөө үе рүү бол голчлын мезенхимийн үүдлээс өөхнөөс ясны чөмгнөөс авсан үүдлээс гэж. Тэ.
Одоо тэр нөгөө хүүн цусны үүдэлс тэд нар бол үеинд бол тохиромжгүй. Хамгийн тохиромжтой нь нөөхөн эдийнх энэ ясны чимгнээс хэмт ясаас авч байгаа үүдэлс бол мөгөөрс идийг төлжүүлэх үйлчлэл нь арай илүү. Тий. Түрүүн та нэг ярьсан үе дайрсан хавдар одоо тохиолдсон үед бид бас мега протез хийж ингэж тухайн мөчтийг одоо хэвээр нь үйл ажиллагааг нь одоо хэвэнд нь авч үлдэх орлуулах юм мэслүүдийг хийж гинэ гэж. Ер нь үе дайрсан хавдар хэр их тохиолдож байна. Хоёрдугаарт яг мэс заслын үеийн бас одоо хүндрэлүүд ч юм уу ер нь тийм одоо заалтууд ер нь хэр их тохиолддог вэ? Ер нь ясны хавдар голцоо эрэгтэй хүүхдэд өсвөр насны хүүхдэд голцоо тохиолддог. За. Тий. За юунаас шалтгаалж байна? Тэр энэ ерөөсөл хавдрын өөрөх нь онцлог, ясны хавдрын онцлог. Яг тэр хүүхдийн өсөлтийн насны үед л голцоо тохиолддог байна. Тэгэхээр одоо бидний хувьд бол ерөөхдөө хийсэн тохиолдлууд бол голцоолгоос яг тэр тохиолдлууд байгаад байгаа. Дээд мөчтийнх байна, доод мөчтийнх байна. Мэс заслын үед гарах хүндрэл нь бол харьцангуй гайгүй. Мэслийн дараа гарах хүндрэл нь яг нөгөө хавдар бас дахих магадлал байна. Хэдий яг нөгөө хавдрын ясен ингээ зөөлөн идтэн тайрч аваад үе суулгасан ч гэсэн нөгөө цуснд нөгөө хавдрын ис байгаад хийн имчилгээнд дээр нөгөө мэслийн дараа дахиад хийн имчилгээ явна шүү дээ. Тэр мөрнөөс шалтгаалаад бид нар хавдар дахих тохиолдол байна. Энэ залуу хүүхдэд суулгаж байгаа учраас энэ хиймэл үе өөрөө одоо суулгаад яг нэг насны хэд бас биш байхгүй. Энэ өөрөө хүний биед явах хугацаа нэг 15-20 жил гэсэн. Тэгээд нөгөө суулгасан хиймэл үе яс хоёр хоорондоо зай ороод өвдөлт сулраад ирэхээр эргээд өвдөлт өгдөг. Тэгэхээр дахиад тавтан сольдог. Тэгэхээр гол одоо юу гэдэг дараа гарч болж үүсэл хүндрэлэх юм бол угаасаа гардаг хүндрэлүүд нь ийм хүндрэлүүд л байна. Протез сулрах байна. Хугацаанаас 15-20 жил явахгүйс сулрах тохиолдол байна. За дээрэс нь яг энэ мега протезийг нөгөө анх үе солиулсан хүмүүсийн тавтан мэслийн үед хийдэг. Нөгөө сая би хэллээ шүү дээ 15-20 жил яваад үе дахиад солилдгоо гэдэг. Тэгэхээр нөгөө анх одоо залуугаараа дөнгөж 55 таач гэдэг юм уу 50 настай үе солиулсан хүмүүс нэг 10-15 жил 60-65 хүрэл дахиад нөгөө үе суларчдаг. Тэгэхээр нөгөө хоёр дахь шаардлага гэхээр нөгөө яс нь улмал нөгөө жижигрээд байхгүй болоод идэг. Суух имплант нь том. Тэгэхээр имплант гэдэг чинь яг ямар хэмжээтэй яс тайрны тэрийг орлуулсан юм аа суулгаж яг үе хадгалж авч хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө суух имплант нь томроод хоёр дахь ялангуяа гурав дахь шаардлгааны дараа бол ялангуяа энэ хавдрын имплантууд их ордог гэсэн. Өсвөр насны хүүхдүүд дээр илүү тохиолдож байна гэж. Тэгэхээр одоо яг нөгөө тэр өсөлт бүрэн хөгжиж дуусаагүй байх үед энэ тохиолдож байна гэж. Тэгэхээр явц дундаа нөгөө одоо биеийн өсөлт хөгжилтийг нөгөө имплант маань мэдээж хүний эрэхтэй учраас тэр хэмжээ нь өөрчлөхгүй яг л тэр хэмжээгээр байна шүү дээ. Тэгэхээр нөгөө жижигсэх илүү одоо богино байх ч юм уу дахиад энэ тийм тохиолдол байна. Одоо бол бидний эргэлж байгаа имплантууд бас нөгөө сунгадаг имплантууд байна. За. Нөгөө имплантын суулгачаад дахиад одоо хүүхэд маань өсөн шүү дээ энд. Нөгөө одоо энэ талтай хаалганд бас энэ тал нь өсөөл явна шүү. Тэгэхээр энэ талтай найдлага 2-3 жил тутам имплантын сунгаад ингээ яваад идэх тохиолдол. Тийм имплантууд хэрэгжилж байна. За одоо хуучин бол ч юм уу нэг 10 жилийн өмнө 15 жилийн өмнө яс гимтсэн тий том бэртэл авсан бол одоо магадгүй хоёр хүл нэг нь урт нэг нь богино ч юм уу гарны хувьд одоо нэг нь урт нэг нь богино ч юм уу тийм тохиолдол байдаг гэсэн шүү дээ. Одоо ер нь тэр байдал үргэлжилж байгаа юу? Эсвэл одоо шинжилгээ ухааны дэвшилттэй байдлаа бас дагаад энэ өөрчлөгдсөн үү? Тэр одоо юу гэдэг яс бутарсан хугаралч байд юм уу? Тэг өсөлтийн зооны дээр гимтсэн бол тийм богино болно шүү дээ тий. Эргээд одоо нөгөө бутарсан хугарал мясаас их боломжгүй бол тэр хэсэг нөгөө үйл ажиллагаа багтаа учраас булчин эдэр булчин шөнөөс нь хатангасаад эдэр жижигрэх эдэр нөгөө одоо мөчөөсөө богино болох тохиолдлууд байна. Яг одоо үе дайрсан тийм хавдрын хугарлыг гимтлийн үед бол тэр том мега протезуудыг хийхэд бол жижигсэн байна гэсэн юм бол байхгүй. Тий. Гимтлээсээ л өөр гэсэн үг. Тий. Протез суулгах боломжтой байна, боломжгүй гимтэл гэж байна те. Ямар шинж тэмдэг илрүүл ясны хавдар яг энэ үе дайрсан хавдар тохиолдсон байж болзошгүй гэж үзэхээ хүүхдүүд ер нь ямар шинж тэмдгүүдийг хамгийн түрүүнд эцэг ихтэй ч юм уу эргэн тойрныхонтой хэлдэг вэ? Ер нь хүүхдүүд нэг угаасаа нэг тэгдэж бид нар нэг яс үе дайрахад нэг өндөр болох ч байгаа гэл те. Тэгдэг штэ нэг үеэр өвдөхөр идэв. Бүл өвдөд байна юм лээж авнаа. За өндөр болж байгаа юм гээл тийм ээ. Яг тэрэн шиг л ихэл зав өрхөлнө гэсэн.
Тэгэхээр одоо юу гэдэг мэдээж нэг ганц нэг өвдөө зүгээр болчихвол гайгүй гэсэн. Нөгөөх нь удаан хугацаанд үргэлжлээд байвал заавал шинжилгээг шалгуулах хэрэгтэй гэсэн. За удаан хугацаанд гэдэг нь ерөөсөө одоо ямарваа нэгэн эмгэг бол ерөөсөө өвдөж эхлэх шүү дээ. Хамгийн түрүүнд өвдөн. Тий. Тэгээд тэр хэсгээр хавдан улаан ч гэдэг юм ингээл шинж тэмдгүүд ирүүл тэгэл яралт дээр үзүүлэх хэрэгтэй. Өвдөлт, ясны өвдөлт тэр ялангуяа удаан хугацаанд үргэлжлээд байх юм бол за энэ өсөлтийн үйл явц биш байна. Өвчний шинж тэмдэг байна гэж үзэж заавал шалгуулах хэрэгтэй тийм. Шинжилгээнд орж шин тодорхойлох хэрэгтэй. За хаана очих ёстой вэ? Ер нь аль тасагт үзүүлдэг вэ? Шатлалын хувьд 1 2 3 дугаар шатлалын эмнэлгээс аль шатлал дээр шууд очих вэ? Ерөнхий одоо манай дээр ирж байгаа процедур гэх юм бол нөгөө хүүхд учраас эхлээд одоо юу гэдэг өвдөөд өрх дүүрэг дээр очиж ш. Тэгээд эхнэл хас руу явж байна. Тэнд онцлогдож байна ерөнхийдөө. Эхнэл хасынхаа онцлоод одоо юм үе дээрсэн хавдар байна, ясны хавдар байна. Хэрэг үе дээрсэн хавдар бол энэ протезоор ингээд солиод мөчийг хадгалъя гэд ерөнхийдөө эхнэл хасын төвтэй бас манай хамтын одоо харилцаа холбоотой гэсэн. Эхнэл хасын төвийн одоо хүүхдийн эмчлийн тасгийн хамт. Тэгэхээр тэнд онцлогдож байна. Эмчилгээний хувьд л эхний ээлжинд бид нэр тэнд мислаас өмнө хийм эмчилгээ явж байна. Хавдрын итвчлийг дарж агаад мисасл хийж байна. Эргээгээд мисасл хийлгэсний дараа эхнэл хасын төвдөд очиод хийм эмчилгээг үргэлжлүүлж байна. Хүүхдүүд голцоо ирж байгаа тохиол тэр л байна. Тийм. Эхнэл хасын төвөөр дамжиж ирж байна. Одоо миний асуух байгаа асуулт магадгүй нэг жоохон учир дутагдaltaй байж магадгүй. За зарим өвчний хувьд ч юм уу зарим эд эрхтний одоо хавдрын хувьд бол маш хурдан явцтай байдаг. Жишээлбэл уушиг ч юм уу те. Ясны энэ хавдрын хувьд одоо цаг хугацааны алдагдал юу н яаж хэмжигдэж идэх юм бэ? Одоо хэр хурдан хугацаанд хүндэрдэг юм бэ хүүхдүүдийн хувьд? Ялгаагүй. Остеосарком гэдэг юм онцлогтол эртэл онцлохгүй л тэгэл хамгийн дөрөнд уушгураа усрхийлэл тэгэл босоод эдэрхтэл усрхийлэл явчихна. Ерөөсөө яг бус хавдартай адилхан. Тэгэхээр айлуулах цаг хугацаа алдахгүй байна. Цаг хугацаа алдахгүй байх хэрэгтэй. Тийм. За яг хавдрын хувьд бол одоо нөгөө нэг тооны хувьд болон үзүүлэлтийн хувьд манай Монгол улсад одоо ходоодны хорт хавдар, уушиг, улаан хоолой, тийм могоцны хорт хавдар гэх мэтчлэн ер нь дэлхийд бол маш өндөр үзүүлэлтээр явж байгаа шүү дээ. Илгэний хорт хавдар гэл. Яг энэ үед арьсан хавдар, ясны хавдрын тухайд юунаас олж тохиолдож чинь гэж үзэхээр ер нь эдлийн судалгаа гарсан уу? Яг хөө мэдээж одоо эсийн хувьд бол нэг жоохон гажиграл болоод өөрчлөлтөнд ороод эс буруу ажиллаад энэ хавдрын эс үүсэж байна гэж ойлгож байгаа шүү дээ. Гэхдээ яг энэ ясны хавдар буюу үед арьсан хавдар дээр ер нь судалгаа юу гэдэг юм болоо? За ерөнхийдөө яг л хавдар бүхэл хавдар механизм нь адилхан. Ерөөсөө л одоо таны яриад байгаа тэр эсийн гажиг одоо хөгжил тэгээ хавдар руу шилжих барих. Тэгээд яг ясны хавдрын ерөөсөө л одоо гол онцлог нь яг тэр өсөлтийн насны хүүхдүүдэд тохиолддог нэг онцлог одоо. Харин тийм байна тийм. Тэр одоо удамшлын шалтгаантай байж болно. Мөн гэмтлийн шалтгаантай байж болно тийм. Ер нь хавдрын одоо бусад хавдруудтай яг л адилхан л гэсэн үг ерөөсөө тийм. Тэгэхээр одоо яг энээсээ болоод илүү хүүхдүүдэд одоо ч юм уу гээд тохиолдоод байна гэдэг нь харьцан бага. Судалгаа нь бол өсвөр насны эрэгтэй хүүхдүүд гэхдээ ялангуяа бас зөнхөлж байна. Тийм учраас илүү анхаарал хандуулах шаардлагатай байна гэж үзэж байна. За одоо хиймэл үений ер нь материалын протезийн материалыг бас хүмүүсийг сонирхдаг байхаа. Ямар материалаар яаж хийгддэг юм бэ? Одоо жишээлбэл имплант гэхэд ч юм уу хөхний имплантны тухайд одоо сүүлийн үед бол бүр насан туршийн хэрэглээ байхаар ч юм уу ингээ гарч штэ. Яг протезийн хувьд түүхийд болон технологийн хувьд юу ямар байдгүй? Энэ нөрөө титан бүтцтэй. Одоо маш сайн гэсэн үг. Хүний биед харшил өгдгөө, одоо зэвэрдгөө, нугардгөө, хугардгөө тийм материалаар хийдэг гэсэн үг. Тэгэхээр энэ одоо 15-аас 20 жил яваад яагаад солиод байна гэхээр энэ нөгөө материалын чанар муудаад байгаа даа бас биш байхгүй. Нөгөө нэг хүний ясчин өөрөө өөрчлөлтөнд ороод тэр имплантыг тавьсан. 15-аас 20 жил жишээлбэл өвдөг түнхүүл нөгөө байнга ачаал авч явж том үеинүүд байнга ингэж нөгөө үений хөдөлгөөн энэ нугарн хөдөл ачаал авч явж байгаа учраас яс маань өөрөө нөгөө имплантаас эргээд салдаг баг. Тэгээд салаад ирэхээр заа орно. Тэгээд өвдөлт өгнө. Тэгэхээр тавтаагалгаа гэдэг баг. Түүнээс энэ материал нь бол одоо муудаад одоо хэдэн жилийн дараа муудахаар дахин шинийг тавиад байна гэсэн үг биш. Тэгэл нөгөө өвдөлт үүсэж байгаа нөгөө механизм одоо нөгөө яс руугаа протез маань шиг ясны одоо чанар их муу одоо сэргийлэлт ихтэй байх юм бол нөгөө имплант маань яс руугаа шигдэх хугацаанд бүр хурдан 10-аас 15 жил 20 жил чахгүй 8-аас 5-аас 8 жил болоод тавтаагалганд орж байгаа хүмүүс зөндөө. Тэгэхээр тэр хүний тухайн хүний ясны чанараас болоод одоо энэ протез амьдрах хугацаа янз бүр л гэсэн. Ерөнхий максд бол одоо манай дөр
Одоо анх одоо тэр 2009 онд 8 онд хийлэгдсэн улсууд одоо хүртэл зүг зүгээр явж байгаа хүмүүс байна. Ясны сэргийлэлт өндөртэй хүмүүс бол ороод нэг 5 6 жил 7 жил болоод тавтан орж байгаа тохиолдлууч байна. Янз бүрийн л юм. Манай дээр нэг хоол зүйч орсон. Тэгээд тэр хүн бас нэг сонирхолтой судалгааны дүүн танилцуулсныг би сая санджлаа. 80 настай эмээ, 50 настай ээж, за нэг 20 эдтэй хүү гуруулаа шинжилгээ өгөхөд одоо хамаарлын хувьд бол уг нь хамгийн залуу нь ясны сэргийлэлт хамгийн багтаа ч юм уу хамгийн сайн гарах хэрэгтэй байсан байтал 3 шинжилгээний дүн гарсан гэж юм. Тэгэхээр яг зүгээр одоо таны хувьд практик дээр улаан хагалгаа хийж байгаа хүний тухайд хэлэхэд ер нь энэ ясны сэргийлэлтийн асуудал залуучуудын хоол хүнс ер нь энэ хүнсний аюулгүй байдалтай холбогдож байж болох уу? Тэгээд залуучуудын хувьд одоо ясны сэргийлэлт өндөртэй магадгүй суулгасан тэр протез маань маш хурдан хугацаанд одоо өөрийн яс руу шигдэж орох шимэгдэлт их өндөртэй байх ч юм уу эсвэргээрээ настай хүмүүсийн хийсэн одоо тэр протез илүү удаан хугацаанд одоо хэрэглэгдэх ч юм уу ийм кейсүүд ажиглагдаж байна уу? Та энэ дээр юу гэж харах вэ? Тийм кейсүүд байгаа. За. Одоо настай хүнд хийлээгээд 15, 17, 8 жил явсан тохиолдол зөндөө байна. Залуугаараа эдгээр солиулж байгаа хүмүүс чинь бас нөгөө ясны эдит төрөсөл болсон тохиолдлууд бас их байдаг байхгүй. Нөгөө ясны одоо энэ эдит төрөсөл одоо түнхний үений ч гэдэм өвдөгний үений остемлет гэдээ ярьдаг шүү дээ. Тэр маань ингээд одоо эдит төрөслийн арилгаад ингээд идэхсний дараа яс өөрөө ямар ч нөгөө бүтцийн өөрчлөлтөнд ороод идэгчдэг байхгүй өвдөлттэй. Тэгэхээр тийм хүмүүс залуугаар нь одоо суулгаж шин үе суулгах тохиолдол гарч байна. Одоо тэр нөгөө нэг хэрэг ревматизмтэй нөгөө дархлын эмгэгтэй хүмүүс бас суулгаж байна. Тэд нар бол харьцангуй нөгөө тийм одоо хэрэг ревматизмтэй хүмүүсийн нөгөө яс бол маш нөгөө сэрэг байдаг. Тэгэхээр нөгөө нэг хурдан одоо сулраад байна. Тэгэхээр энэ нь ерөөсөө яг настай холбохоос илүү нөгөө ясны чанартай. Тэгэхээр залуу хүн байж одоо нөгөө ясны чанар муу сэргийлэхтэй хүн бол удахгүй байгаа гэсэн үг. Тэгэхээр нийтээрээ ер нь зүгээр энэ хэрэгжилж байгаа хоол хүнс болон хүнсний аюулгүй байдал ч юм уу амьдралын хэв маягаас шалтгаалаад нийтээрээ ясны тэр сэргийлэлтийн төвшин бас өөрчлөлтөнд орсон байх боломж байгаа юу? Тийм ер нь одоо энэ хийж үлсэн ундаа эдгээр бол ерөөс ясны сэргийлэлтэнд муу нөлөөтэй л гэдэг байгаа шүү. Энэ нөлөөлнө шүү дээ тийм. Дээрээс нь одоо энэ ясны одоо ачаал авч яс өөрөө нөгөө ачаал авахгүй. Одоо хөдөлгөөн бага байх юм бол ясны сэргийлэлт бас өндөр өгдөг. Хөдөлгөөн хийгээд ингээд явж явах юм бол ясны нөгөө сэргийлэлтийн ясны чанар сайн байж идэг. Тиймэрхүү юмнаас болоод ингээд ясны сэргийлэгдсэн тийм залуу хүмүүс зөндөө байна. Тэгэхээр тэр судалгааны дүн бас тэр нөлөөлөх бас хүчин зүйлсүүдийн нэг бас байж болох юм байна. Тийм ээ хоол хүнстэй болон амьдралын хэв маягтай холбоотой. Тэгэхээр яг практик дээр бол энэ бол бас одоо мэдрэгдэж байгаа туршлага мөн байна гэж хэлэх нэ. Үсэл хаалгаа ер нь хэр удаан хугацаанд одоо үргэлжилдэг юм бэ дунджаар. Тэгээ дунд нь гарах хүндрэлүүд бас юу байж болох вэ? Үсэлх мэсцэл ерөөхдөө нэг цаг 30 минут орчмол. За хагалгааны үед бол мэдээж ясны хугарал үүсэх тийм ээ. Суц шүрмэс мэдрэл одоо гэмтэх тохиолдлууд бас байж болно. Тэгтээ харьцангуй бага л та. Одоо хагалгааны дараа халдварын хүндрэл гэж бас маш том хүндрэл өгдөг. Хүний биед гадны бие суулгаж шүү дээ, тийм. Тэгэхээр энэ хиймэл үе маань халдварлагдах, идэлэх тохиолдол бас байдаг. Энэ бол одоо бас нэлээд том хүндрэлд ордог. Тэгэх юм бол энэ хиймэл үе маань өөрөө халдварлагдаад нэг идэлчих юм бол одоо нөгөө үеийг угаах, тийм. Хиймэл үеийг угаах, идэ буглааг угаах мэс засал хийгдэн, хүчтэй антибиотик эмчилгээ явна. За нэг удаа угаана, хоёр удаа угаана. Хэрвээ халдвар арилахгүй бол нөгөө буцаага суулгасан хиймэл үе буцаагаад авдаг. Нөгөө эргээд нөгөө хиймэл үеийн нөгөө халдварын голомт болчиход байдаг. Одоо 1000 одоо маш авгах мэс заслыг ил хүчтэй антибиотик хэрэглээдэг халдвар нь дахиад иддэг. Нөгөө үений гадаргуу дээр нөгөө биомембран гэдэг юм үүсчихэд нөгөө нэг бактери. Тэр нь одоо арилдаггүй гэж үздэг. Тэгэхээр нөгөө эргээгээд хиймэл үе аваад тэгээд одоо нэг үегүй болчих тэр чинь тэр хооронд нөгөө өрсөлийн эсрэг антибиотиктэй цемент гэдэг юм хийгээд 6-аас 8 сар болгож байгаа тавтан хагалгаа их тохиолдол байдаг. За мөн одоо артер вений судасны тромб гэж судасны бөглөрөл. Энэ хүндрэлүүд бас том хүндрэлтэй байна. Тохиолдлын тоо ер нь хэр хувьтай байдаг вэ? Ерөнхийдөө яг гаргадаг хүндрэлт ихтэй хувийн хувьд бол бага л да. Тэ. Ерөнхийдөө бол одоо энэ дэлхийд бол ингээ харахад бол ерөнхийдөө өндөр хөгжилтэй орнууд бол одоо 101-2% л одоо хүндрэлийн хувьтай байдаг.
манай орны өвч сайдлах л явж байгаа. Сүүлийн үеийн яг энэ судалгаанууд болон таамаглалуудыг харахаар бактерийн халдвар бас ер нь ирээдүйд их элбэг тохиолдох нэ. За тэр ялангуяа бүр амь насанд хүрэхээр хэмжээний антибиотикт дарагдахааргүй хэмжээний одоо энэ бактериудын халдвар дахилт бол ер нь аюулын харамт илтнэ гэж ингэж байна. За энэ дээр та бас мэргэжлийн хүний хувьд ер нь юу гэж харах вэ? Яг таны хийдэг энэ мэс заслын үед бас гардаг хамгийн том одоо хүндрэлүүдийн нэг бол бактерийн халдвар биш шүү дээ. Тэ өөрөөр хэлэх юм бол нөгөө протез маань өөрөө халдварын голомт болчиход байна. Тэрийг орлуулан солих боломжгүй болоод байдаг ийм нөхцлүүд байна. Тэгэхээр энэ бактерийн халдвар яагаад бас ийм одоо төвхтэй түвшинд очичваа гэж тий. Одоо бол сүүлийн үед бүр ялангуяа одоо мэдрэгэн шинжилгээ авахгүй бол ер нь багийн антибиотик бас одоо нийцэлтэй байх юм ч юм уу тухайн халдварыг бас өрөвслийг дарах нь их бага болчиход байх шиг санагдаад байдгийн. Энэ ерөөсөл одоо нөгөө бидний антибиотикийн зохисгүй хэрэглэнээс л үүссэн. Одоо ерөөсөө нэг жоохон дур мэдээлэл нь хоолой өвдөл ханаагаал халуурахаар аптек орол антибиотик уучаад байдаг шүү дээ. Энэ өөрөө буруу. Антибиотикийн зохисгүй хэрэглээ. Заавал нөгөө арчилсан нянгийн шинжилгээ аваад ямар одоо нянгаар үүсгэсэн. Тэгээд энэ нь яг ямар антибиотикт одоо дарагдах юм гэдгээ үзэж ийж тэр антибиотикээр бүр 7-10 хоног ууж ийж тэр цуснд байгаа нянгууг нь устгах хэрэгтэй. Тэгэхгүй таамагаар одоо юу гэдэг нэг хоолой өвдөхөд лиш оол амгцлын орж авч уугаал тий. Ингээд ахаар ерөөсөө нөгөө антибиотикийн тасал гэдэг хүний биед үүсчихэд. Тэгээ одоо энэ ялангуяа одоо энэ антибиотик ч одоо бактери маань өөрөө хүчрхэгжээд улмал нөгөө өөрийгөө хоёглал. Одоо хэрийн баргийн антибиотик дарагдахгүй болоод байна шүү дээ. Тэгээ энэ эмерса гэдэг нь олон юм төсөвтийн энэ ч одоо эмнэлгийн орчинд маш их байна. Тэгээ энэ чи өөрөө хүрэлцэх тий. Одоо юу гэдэг нь шархнаас гэдгээл янз бүрийн байдлаар халдвар дамжин шүү дээ. Тэгэхээр тэрийг дарах антибиотик одоо ерөөхдөө маш цөөхөн болж байна гэсэн. Мэдрэг антибиотикийн шинжилгээ авахад 15-6 антибиотик 2-3 антибиотик л мэдрэг гарч байгаа жишээ. Бусдуудад нь бол дарагдахгүй. Тэгтээ тэргүй төсвөртэй. Тэрийг 1000 хэрэглээд нэмэргүй гэсэн. Тэгэхээр нэг хүчтэй нэг 2-3 антибиотик сүүлийн үед энэ голцоо ямар сааны шинжилгээгээр дандаа тэгж гарч байгаа. Тэгэхээр бид нар энэ антибиотикийн зохистой хэрэглээ гэдэг юмыг л хүүхдүүдтэй багаас нь зөв хэрэглэх хэрэгтэй. 15-6 төрлийн антибиотик гэж тэгж байна. Энэ бол зөвхөн одоо Монголд биш дэлхийн нийтэд яг энэ эмчилгээний арга зүйдээр технологи дээр хэрэгжилж байгаа 15-6 төрлийн антибиотик. Одоо нөгөө бүлэглэсэн байдаг шүү дээ, тий. Яг энийг нийтэд нь хэлж байна гэж байна. Тэгэхээр ерөөсөө энэчнээс одоо 2 юм уу 3-т нь дарагдаж байна гэдэг бол бас маш муу мэдээ шүү, тий. Тэгэл одоо ганцхан антибиотик гаргах тохиолдол бас биш. Нөгөө антибиотик хийхээс өөр сонголтгүй. Тэгээ хийгээд идэг үрсэл намддаг халдвар хадгалдаг тохиолдол ч бас байна тэгэл. Тэр ялангуяа сүүлийн үед яг энэ эмерса бактерийн одоо хүндрэлээр бас сепсис болж одоо амь насаа алдах тохиолдлууд бас дэлхийд дахинд их түгээмэл тохиолдож байна гэж тийм ээ. Тэр бол өндөр тоглолцоо эмерса халдварын халдвар арилахгүй саргаад үжил болоод өнгөрч байгаа тохиолдлууд бас байна. Тэгэхээр антибиотикийн хэрэглээ бас их антибиотикийн хэрэглээг зөв зохистой хэрэглэх хэрэгтэй. Яг нөгөө мэдрэг шинжилгээг өгч ийж юу антибиотик ууж явах хэрэгтэй. Тий. Мэдээж үүдийн өвчтөн өндөр халуураа ч юм уу ингээд өндөр өрсөлтөй бол таамаг антибиотик авна л да. Тэр мэдрэг шинжилгээ өөрөө тэр бактерийн шинжилгээ гарах гэж 3 хоног. Тэр хооронд таамаг эмчилгээ одоо өргөн хэрэглээний антибиотикээр эхэлнэ. Тэгэл 3 хоногийн дараа яг л мэдрэгээ явж явах хэрэгтэй. Яг л тэр хариуны дагуу. Яг л хариуны дагуу. Одоо хоёулангийн ярилцлага шууд явж байгаа 46 настай эрэгтэй хэрэг өвчтөй өвдөгний үе солиулах боломж ямар байдаг болоо гэсэн асуулт ирсэн байна. Хэрэг өвчтөй 46 настай эрдэнэтгийн зураг авахлаад нөгөө яг нөгөө үе солих заалт руу орж тий. Нөгөө миний хэлээд байгаа нөгөө эрдэнэтгийн зурган дээр ерөөсөө онцлогддог юм нь одоо нөгөө зураг хөрөг байхгүй болохоор тий. Ерөнхийдөө нөгөө хоёр ясангийн хоорондоо зайтай харагдаад байдаг байхгүй. Тэгэхээр тэр яагаад хоорондоо зайтай ингээд хөндөй юм шиг харагдаад тэр нөгөө хөндөй нөгөө мөгөөсөйдүүд нь бүтэн байгаад байгаа учраас хөндөй харагдаад хатуу ясна гэж эрдэнэтгийн дарагддаг. Тэр зай байвал ер нь бол үе солих одоо шаардлагагүй гэсэн. Нөгөө зай нь ойртоод хоёр ясна хоорондоо улам ойртоод нийлцсэн тэр хоорондоо наалтсан байх юм бол үе солих хагалгаа ордог. Тэгэхээр хэрэг өвчтөй байлаа гэд нөгөө хэрэг өвчин маань өөрөө тэртээ дэргүүд бүх үе нөгөө өвдөгж идэг, гимтэж идэг өвчин шүү дээ. Тэгэхээр одоо юу гэдэг нөгөө эрдэнэтгийн зураг харж эхлээ онцлоод яг нөгөө үе солих заалт руу орчуу. Тэртээ дэргүүд нөгөө өрөвслөөс өвдөж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хүн маань нөгөө үе солиод минийх өвдөлтгүй болчихж гин гэж бодвол нөгөө яг заалтын дагуу хийх хэрэгтэй. Хэрв нөгөө өрөвслөөсөө болоод өвдөдөх юм бол үе сольсон ч гэсэн
өвдөлт хിവэрэл байгаа даа шүү. Тэгэхээр боломжийн тухайд биш рентген зураг авахуулаад онцлуулах хэрэгтэй. Онцлуулаад яг үе солих заалтанд орж үгүй юу. Хэрвээ тийм байх юм бол бид нар нөгөө хэрхийнхээ эмч нартай ярилцаад энэ хүнд үе солих мэс засал хийя гэд нөгөө хэрх одоо үеийн эмчнэр манаас нөгөө эмчилгээний тактик гаргаад яг гэвэл энэ хүмүүс маань нөгөө тархлаа дарангуулахын байнга хэрэгжилж идэг. Тэгэхээр нөгөө тархлаа дарангуулахын байнга хэрэгжилж байгаа учраас нөгөө хиймэл үений халдвар гэдэг өндөрлөлч нөгөө харах магадлал өндөр гэдэг байхгүй. Нөгөө хиймлүү суулгаж идэг тархлагын дарангуулахаар халдвар орох магадлал бүр өндөр болж байна шүү. Тэгэхээр нөгөө тархлаа дарангуулах юм нэг хэсэг зогсоон, хагалгааны дараа зогсоон гэдэг ингээд хэрхэн эмч нартайгаа ярилцж чад багаараа бид нар хийдэг. Магадгүй саяны бас хүндрэлч тохиолдож болох нь шүү дээ. Тийм болно. Яг үе солих заалтаа орцсон байгаа тохиолдлууд хийхгүй гэх юм бол байхгүй. Бид нар хэрхэн эмч нартай ярилцж байгаад үе солиод хөвдөлтгүй болох юу байгаа. Хаалгааны дараа шууд алхах боломж хэр байдаг юм бэ? Хаалгааны дараа тодорхой барих гамууд ер нь хэр хугацаанд үргэлжилдэг вэ? Эс заслын дараа ерөөсөө 2 хоногоос босоо явчихвал. Одоо энэ үе солих хаалгаа бол ерөөдөө маш өндөр үр дүнтэй хаалгаа байхгүй. 97-оос 98% үр дүнтэй. Нөгөө хилээд байгаа 1-2% өндөрлөл гарахгүй бол ерөөсөө маш өндөр үр дүнтэй. Тэгэхээр хаалгааны дараа яг мэдээж нөгөө зүслэг том нөгөө нээлттэй хаалгаа гэдэг утгаараа жоохон хүндэл зөөр байх нь байна. Гэхдээ 2 хоногоос бол хөл дээр гიშгэд дээр ихэнх нь явчихна доо хүмүүс. Дараа нь барих гамын хувьд ямар байдаг юм болоо? Дараа нь барих гам ерөөсөө бэртэж гимтгээс л болгоомжлох хэрэгтэй. Бэртэж гимтгээс болгоомжлно. Халдварын өндөрлөөс сэргийлээд нөгөө нэг хатаг буглаа одоо шүд хорхоод хүртэл одоо цуснд нэг орох юм бол тэр цусаар явсан нэг очоод энэ гадны битээр суучдаг. Тэгээ халдвар үүсчдэг. Халдвар үүсэх шалтгаан ерөөсөө энэ. Дээрээс нэг авсарсан суур өвчтөй хүмүүс байдаг чихрийн шинжинтэй, дэлгэний циррозтой, авдрахтай хүмүүс эдгээр бас халдвар болчих тохиолдол өндөр байдаг. Энэ гамуудыг барих хэрэгтэй. Тийм. Зарим нэг хаалгааны дараа сэргээн засах эмчилгээ, физик эмчилгээ, сүлэл гэх мэтчлэн ер нь эмчилгээнүүд ингээ явж идэг штэ. Яг энэ үе солих хаалгаан дээр ер нь сэргээн засах эмчилгээ шаардлагатай байдгүй хэр чухал өрнөлөөтэй юм бэ? Хамгийн чухал нь ерөөсөө хаалгааны дараа. Нөгөө олон жил өвдөж явсан өвдөг маань нөгөө өвдөлтөөс болоод хүмүүс зарим нь бүрэн нугарахгүй бүрэн тэнийхээ байцсан байгаа гэдэг байхгүй. Хөл нэг юм тахир болсон байгаа гэдэг ч тийм. Эсвэл нөгөө дотор талруу олон жил яв майг болсон. Одоо нэг хагалгаа хийгээд нөгөө ясыг яг ингээд тэгшгэн тайраад хагалгааны дараа тэгшгэн болчих шин. Тэгэхээр нөгөө хөл маань буцаал нөгөө хоошоо нөгөө дахиагаал бүрэн тэнийхгүй тэр тохиолдол байгаад нөгөө хагалгаан дээр ясны тайрал дээр бол зүгээр болсон байгаа. Олон жил тэгээ явчих нөгөө зөөлийд булчин шөрмөс нь ингээд татаад байдаг. Тэгэхээр сэргээн засах эмчилгээ хийж тэр булчин шөрмөсний сонголтыг сайжруулах хэрэгтэй. Тэгжээж бүрэн тэнийдэг, бүрэн нугардаг болно гэсэн. Физик эмчилгээнд явахгүй бол үр дүн 100% гарахгүй. Сэргээн засах эмчилгээнд маш сайн л явах хэрэгтэй ерөөсөө. Тэгжээж ялангуяа өөрчлөлттэй орсон улсуудын хувьд бол маш сайн явах хэрэгтэй. Тэгэхгүй бол нөгөө нэг буцаагаад нөгөө нэг бүрэн тэнийхгүй, бүрэн нугарахгүй чигээр идэх тохиолдлууд бас байдаг. Үений контрактор гэдэг хөшинг байдал үүсчихдээ. Тэгэхээр яг өвчтөн бүрэн хэвийн амьдралдаа ороход дундаж хугацааг ер нь юу гэж харах вэ? Одоо дараагийн нөхөн сэргээх эмчилгээ гэж бүх юм ороод сэргээн засах эмчилгээндээ яваад ерөнхийдөө бүр ямар ч зөвөрг боллоо 3-4 сар. Шаардлагнаа. Өдөр хөвцөмөл зөвөр багасаад байна шүү дээ. Тэгээ нөгөө хүн хүний нөгөө өвдөлт мэдрэх мэдрэмжөөр сэргээн одоо сэргэх хугацаа өөр янз бүр. Гэхдээ ерөнхий дундажлахад 3 сар орчим. Үеийн хүчний өвчнийг одоо даамжруулахгүй байх ч юм уу аль эсвэл яг энэ төрлийн өвчнийг одоо үүсгэхгүй байх амьдралын хамгийн чухал дадал зуршил хэвшлүүд ер нь юу гэж та зөвлөх вэ? За энэ яг үеийн остеоартрит сэргийлэхэд бол за нэгдүгээрт бол насжилт гэдэг шалтгаан бол тэрийг бид нар яаж чадахгүй тийм ээ. Тэгвэл нөгөө сэргийлэх одоо юм нь бол ерөөсөө нэгдүгээрт дасгал хөдөлгөөн хийх, одоо жингээ хит нэмэхгүй байх, бэртэж гинтэхгүй байх. Энэ одоо юуныг барьж яхад бол ерөөхдөө бас уурсан сэргийлнэ гэсэн үг. Бэрт залуу хүмүүс нь бэртчээд одоо бэртлээ гимтлээ эмчлэхгүй яваад энэ лөө остеоартрит болчихжээ. Хит их жинтэй байгаа гэвэл нөгөө үеиг ерөөсөө мөгөөсөй дорн байхгүй гимтэйчжээ. За монголчууд гадны улс орн руу их явж ажиллаж амьдарч байна. Тэнд очиод амьдралын шаардлагаар
хүнд ажил хийж байна. За одоо хамгийн дийлэнх нь их одоо элбэг байдаг нь айл нүлгэх ч юм уу тий хүнд ачаа бараа тийш зөөх барилга дээр ажиллах гэх мэтчлэн энэ тоолонд одоо өвдгөн дээр хөлн дээр нуруунд дээр их ачаал авч байна. Маш их ингэ одоо шууд биеэрээ өргөж үүрч хол газар зөөвөрлж тээж ингэж явж байна гэж. За энэ тохиолдлууд яг энэ төрлийн өвчлөлд бас хүртэх магадлал эрсдлийг нэмэгдүүлэх үү? Ер нь энэ төрлийн ажил хийдэг хүмүүс ер нь юун дээр анхааруул зохилтой вэ? Нэмэгдүүлэл л дээ. Мэдээж хийх хичээл аваад байвал энэ ялангуяа нөгөө нуруунд дээрх хичээл ирнэ шүү дээ. Тэгэхээр одоо энэ нөгөө хүнд хүчээр ажил хийж байгаа улсууд маань нөгөө нурууны суулт, нурууны мөрөлт тэр үүслэ гэж яриад байдаг шүү дээ. Энэ бол нөлөөлнө. Өвдөг түнхэн дээр ч тодорхой хэмжээнд нөлөөлнө. Тэгэхээр одоо энэс одоо өөрчлөн сэргийлээ идэх юм бол нөгөө дасгал, сунгалтын дасгалуудыг сайн хийж явах хэрэгтэй. Хүнд ч ингээд дараад ингээд даралт өгöd нь шүү дээ. Тэгэхээр ингээд сунгалтын дасгалуудыг сайн хийж явах хэрэгтэй. За гиалуроны хүчил их чухал байна гэдэг чинь мөн коллаген бас их чухал байх шиг байгаа юм а тийм ээ. Тэгэхээр энийг хоол хүнснээсээ авах одоо магад тэр шингэнийг одоо тэр дуусахгүй байх тэр мөгөөсөө илэгдүүлэхгүй байхыг хоол хүнсээр зохицуулах боломж байна уу? Эрт дээр үед одоо монголчууд стүүжин ч юм уу те тэр одоо шир одоо тэрийг юу гэж нэрлэх вэ? Одоо амьтны тэр үе хоорондын тэр шингэнээр одоо бид нар тэр магадгүй одоо стүүжин гэдэг ч юм уу тийм хоол хүнсүүдийг бол хийж штэ. Энэ миний ярьж байгаа бас бурууж иж магадгүй. Гэхдээ энийг бол одоо коллаген нөхөх ч юм уу ийм төрлийн үйлчлэгтэй гэж бас хүмүүс ярьдаг. Яг энэ дээр гарсан судалгаа ч юм уу томтой факттай юм байдаг уу? Яг энэ дээр миний мэдж байгаа судалгаа. Гэхдээ болохгүй юм байхгүй штэ. Коллагенаар баялаг хоол хийж яхан зөв штэ. Тийм энэ болохгүй муу юм бол байхгүй. Одоо энэ нөгөө одоо хүмүүсийн глюкозамын хондротын сульфатыг агиих ууж байгааз. Энэ яг уухад нөгөө давхар өвчин намдаг штэ. Яг нөгөө юу нь бол үйлчлэл нь бол одоо мөгөөсөд тийжэл өгнө гэдэг байхгүй. Тэгэхээр тэрнтэй л адилхан тэр чинь яг л нөгөө нэмэлтээр уугаад байгаа юм чинь хоол хүнсээрээ тийм глюкозамын одоо тийм коллаген ихтэй хоол хүнс бүтээгдэхүүн хэрэглэж ивэл бүгд илүү сайн ялгаагүй л гэсэн үг байхгүй. Одоо ялангуяа одоо малын шиир гэх мэт чинь сайн дурцаа эдгээрт ер нь коллаген агуулгаддаг уу? Агуулгадна. Өөр бас нэмэлтээр ер нь энэ коллагенийг, гиалуроныг ер нь хэрэглэх, гаднаас нөхөх боломжууд юу байдаг юм бол? Одоо тэр глюкозаминууд их аюулх гарч ирсэн. Тэр нь одоо энэ нафтикуудаар маш их байна. Орон орных л байна. Энэ яг дөнгөж одоо нөгөө остеоартрит эхэлж байгаа хүмүүст бол бас үр дүнтэй. Уугаад эхэлж байгаа. Нэгд 3-4 дэх шит руугаа орсон үе солих заалт руу орсон хүмүүсийн хувьд бол нэмэргүй л дээ. Тэгээд тэр нь өөрөө нөгөө эрдэстэй нөгөө кальцтэй, D витаминтэй учраас тэрийг дээр ууж явах бас нэг буруу юм бол бас байхгүй. За бас дахиад нэг зүйлийг асуу. Энэ бол одоо нэг харьцангуй танин мэдгүй шинжтэй ч юм уу юм асуулт болох байх. Кальцийг ч юм уу витамин С-ийг бас хит их хэмжээгээр зохисгүй хэрэглэх нь эргээд яг энэ төрлийн өвчлөл үүсгэхэд ер нь хэр нөлөөтэй байдаг вэ? Энийний харилцаа хамаарлын талаар бас ийм одоо холбоо байж болох юм байна гэдэг таамаг бас үзэгчийн юг бол би урд нь уншиж лээсэн л да. Сэтгэлийг цахим орчинд байсан сэтгэлийг тийм. Кальцийг одоо бас хит их өндөр тунгаар уугаадахаар магадгүй тэр одоо нөгөө ясны шохоочлт гэдэг юм үүссэн шүү дээ. Тэр нөгөө кальц одоо ууж байгаа тохиолдолд гэдэг нөгөө цусны кальц хэмжээ хэдэх вэ? Тэрийг шинжилгээгээр харж ижил уужихгүй бол одоо нөгөө ясан дээр шохоочлт кальцификашн гэдэг юмнууд үүсэж ш. Тэр бол кальц илүүдээс болж үүсэж байгаа юм шүү дээ. Харин тийм ээ. Кальцификашн үүсэж байна. Тэгэхээр цусны кальц хэмжээ хангалттай байгаа тохиол туж тэр кальцийг уудаг шаардлага байхгүй л гэсэн. Хэрх өвчний талаар хоёлаа бас үлцэн хэдэн минутанда ер нь ярьчих гэж бодож байна. Яг энэ хэрх буюу үений үрвсэл бол одоо үндсэндээ бас эргэтэн системийн одоо үйл ажиллагаа буюу тэр одоо нөгөө нэг шүүх одоо үйл ажиллагаа бас дутуу явагдсанаас очиж тэр үе хооронд тэр давс ихээр хуримтлагдаж тэнд үрвсэл үүсгэж байна гэж одоо бид нар хар ухаанаар ойлгодог штэ тий. Тэгэхээр энэ нөгөө талдаа бас системийн өвчлөл гэж таарах нэ. Тэгвэл энэ яг хэрх буюу үений үрвслийн анхан шатны шинж тэмдгүүд юу байдгийг, хүндрэлүүд нь бас юу байдгийг цаашлаад яг энэ ортопедийн одоо мэслэлүүдтэй холбогдох бас холбогдлуудын талаар та мэдээлэл өгөхгүй юу? Тий. Хэрх
өвчин маань одоо тулаа гэж хүмүүс бас яриад байна те. Саяны таны дээр яриад байдаг тэр шүүлт байгуулсаас тэнд хоримтлуулсаад ингээд кристаллын хоримтл. Тэр маань нөгөө тулаа гэдэг өвчин. Ерөнхийдөө эдгээр маань нөгөө тархлын эмгэгтэй орно. Хэрэг нөгөө одоо хэрэг өвчнөр өвдөж эхлэж байгаа одоо тийм зөвөр одоо шинж тэмдэг ямар шинж тэмдэг өгж яах гэвэл ерөөсөө энэ гар хуруу жижиг үеийнүүдээс эхлээд өвдөн, хавдна. Өглөө босгоор юм хөшинг байдалд орно. Тэгээд л нөгөө хэрэг гэж байгаа учраас нөгөө хэрж байгаа юм шиг л энэ ч нэг өвдөл, энэ ч нэг өвдөл, ингэ ч нэг өвдөл, том үеч өвдөн, жижиг үеч. Хэрэг гэдэг нь одоо их тэнмэл өвдөлттэй гэж бид нар ойлгох нь шүү дээ. Бүхэл үе хэрж өвдөд нь шүү дээ. Ингэж өвдөж байна. Яг хэрвээ хэрэг өвчин онцлогдоод ингэх юм бол нөгөө эмчилгээнд орно. Эмчилгээнд орохоор нөгөө тархлын эмчилгээнд орно. Тэгээд намжуул байдалд одоо барьж яадаг өвчин баггүй. Яг бүрэн идэгдгүү. Тэр шинж тэмдгийг дарж яадаг тийм. Тийм одоо эмгэг. Энэ эмгэгийг тэгээд системийн өвчин гэдэг нь тархлын одоо систем нь одоо буруу ажиллаад өөрийнхөө эдэсийг гэмтээ гэдэг. Тэгэхээр энэ нөгөө системээрээ цаашаа илэг бөөр бусад идэрхтэнд ингэж нөлөөлж идэх өвчин бас их төвөгтэй өвчин. Намжмал байдалд буюу одоо байнгын тогтмол нөхцөлд бол барьж явах нь шүү дээ. За энийг сэдрэх нөхцөл хүчин зүйлүүд юу байдаг вэ? Одоо тэр эмээ хэрэглэхгүй байт юм уу? Ялангуяа тэр тулааны үед л одоо нөгөө хоолны дэглэмтэр маш их чухал. Уурга бахтай хоол хэрэглэх, арх тасны хэрэглээг багасгах гэдэг л нөлөөлөх хүчин зүйлүүд зөндөө. Тэгээ манай энэ хэрхийн хөвд гэвэл манай төвч өөрөө хэрэг үе судлал, үе сэргээх төв гэж. Хэрэг үе судлал гэдэг нь яг энэ дотрийн чиглэлийн өвчин бол явчих. Тэгэхээр энэгээр одоо манай одоо хэрэг үе судлалын 4 хэмж байна. Үе сэргээх төв гэхээр одоо мислагийг явчих. Бид нар одоо 5 хэмж байна гэсэн. Тэгээ ингээд нийлээд яг ингээд үений төв болж яваад байгаа тийм. Тэгэхээр бидний хувьд бол ерөнхийдөө хэрхийн шилтгаантай хүмүүсийг манай тэр хэрэг үе судлалын эмчнэр эмчилдэг байна шүү дээ. Хэрэг тулаа. Бид бол нөгөө үеийнхээ хаалгаа хийдэг. Нийлээд төв болж явдаг юм төв. Монгол улсын хэмжээнд лавлгаа шатлалын тусламж үйлчлэг үзүүлдэг юм төв баггүй. Намжмал байдалд байлгана гэдэг чинь дээрээс нь удамшлын шинжтэй. Тэгээд энэ систем дарангуулах одоо биш дархлаа дарангуулах буюу энэ системийн өвчлөл болж таанаад байна гэж байна. Тэгвэл энэ нь одоо ямар нэгэн байдлаар амьдралын хэв маягаас шалтгаалаад олдмолоор буруу хөвшлээс шалтгаалж энэ өвчнөр өвчлөх тохиолдлууд байдаг уу? Магад одоо хитэг шорвог хоолунд идэх, байнгын уух тустай хоолунд идэх, арх дарсны зохисгүй хэрэглээ гэх мэтчлэн тийм ээ. Ийм байдлаар ер нь яг хэрэг өвчин бол хайцсангуу тэр олдмол баг дандаа л удамшлын шилтгаантай ч гэдэм үү тархлын эмгээс олж байгаа. Нөгөө тулаа бол олдмол байх магадлал. Хитэх нөгөө уургийн өндөр хэрэглээ, хитэх давсны хэрэглээ, хитэх арх дарсны хэрэглээ байх бол цусан дэх шийсний хүчил ихсээд. Тэгээд нөгөө давсны хүчлүүд ихсээд голцоо ерөөсө тулааны нөгөө хамгийн их гэмтээдэг үе нь хөлийн эрхийн ураг. Тэгэл ерөөсө маш хүчтэй өвдөл. Өвдөлт нь маш хүчтэй өвддөг гიშгэж чадхаа бол улааж хавдал эхэлдэг. Тэгэхээр нөгөө шийсэн цусан дэх шийсний хүчлийг багасгаад бас ингээд нөгөө юм тангаагаа яваад зөөр нь багасдаг. Тэгээд нөгөө хоолны дэглэм янз бүрийн юм бариад гаммаа бариад явах юм бол ингээд ламжин байдалтай яваад идэх өвчин бас. Одоо яг энэ хэрэг өвчний үед гар хөлийн үе ихээр ингэж бамбаж хавддаг. Энэ үед хөдөлгөөн хийгээд их хүндрэлтэй байдаг. Гэрийн нөхцөлд ч юм уу ямар арга хэмжээ авах уу гэдэг асуултууд бас их илбэг ирдэг юм байна. Энэ дээр ямар зөвлөгөө өгөх үү? Ерөнхийдөө нөгөө жижиг үеийнүүд үений уур тулганы ил гэмтэг яваад байгаа байхгүй. Нугаар уран мооны гал ингээ хэлбэр төрсөн алдаад байна шүү дээ. Тэгэхээр өвдөл зөөр ихтэй л дээ. Гэхдээ аль болох л одоо нөгөө тасгал хийж явах хэрэгтэй. Өвчин амдах юм аагаад нөгөө өрөвслийн эсрэг юмнууд аваад энэ хөдлөж илах хэрэгтэй. Тэгэхгүй нөгөө үений уут нь өрөвсөөл зузаараал ингээл хавдаал бимбигээл ингээл хэлбэр төрсөн өөрсөд тавчаас улмал нөгөө үеэ барайл ингээд ийм одоо юу гэдэг бариад ингээд яагаад вэ шүү дээ. Илүү их өвчлөл тэр зовирыг үүсгээд байна гэж тийм. За бас нэг юм сонирхолтой ойлголт байдаг. Эрдсэн шинжилгээ өгөхөр кальцийн хэмжээ хэв юм байна. Тэгсэн атлаа энэ эрдэс бол ясанз ингээд дутагдсан байна. Ясны эрдэс одоо бага байна гэдэг ч юм уу тийм. Ийм оншууд бас гараад идэв. Энэнийг ер нь ямар ойлголт гэж ойлгох вэ? Кальц одоо цэс бага байна. Ерөнхийдөө D витамин одоо хамгийн бас юунд нөлөөлөх юм ясны сэргэжил нөлөөлөх юм D витамин шүү дээ. Зөөвөрлөх одоо гол витамин гэж ойлгодог шүү дээ. Тэгэхээр D витамин бас хангалттай байх хэрэгтэй. Яс
эртний сэргийлтийг одоо бас гол эртний сэргийлэл үрж байгаа бол D витамин дутагдлаас хүргэнэ. Тэгэхээр кальцин одоо хэвэн байдаг бол D витаминыг шалгуулад D витамин ерөнхийдөө бол бид бол D витамины дутагдал бол өндөртэй байгаа шүү. Тэр бүсээсээ хамаарч байгаа шүү дээ. Бүсээсээ хамаарч байна. Бидний нөгөө гол авж байгаа нөгөө нарны чинь удирдлын шалтгаалаад нарнаасаа бид тэр болгон байнга аваад иж чадахгүй. Хоол хүнсээрээ тэр болгон бас нөгөө D витамины хангалттай аваад иж чадахгүй. Тэгэхээр нэмэлтээр л заавал D витамин уучлах. D витамин чи өөрөө тархлын одоо бас мөр гүйцэтгэх нь маш чухал. Магадгүй одоо D витамин хэрэглэхгүйгээр кальцийг хэрэглэх нь ямар ч үр дүнгүй тэр өөрөө тэр зөөвөрлөгч нь D витамин болж идэг гэдэг бас ойлголтууд явж идэг шүү дээ. Одоо ялангуяа сүүлийн одоо энэ бэлтгэлүүд гарсан цуснд кальцийг эсрэг зөөвөрлөдөг гэдэргээл нөгөө тийм одоо юмнуудыг одоо эмчийн заавраар хэрэгжилж ийж бизнес хэрэгслээс бас хэрэгжилж болно. За та бид хоёрын ярилцлага 50 минут үргэлжилсэн байна. 4 минутын дараа дуусгах гэж байна. Магадгүй одоо яг асуугаагүй ч юм уу энийг зайлшгүй ярих ёстой гэсэн үнцэг болон ойлголтууд бас таны хувьд юу байна вэ? Үлдсэн хугацаанд ярих боломжтой байна уу? Ерөнхийдөө гайг ойлоо ярьчлаа шүү дээ. За тэгээд ерөнхийдөө үеэр өвдөж эхэлж байгаа бэртэл гэмтэл авсан, үе дайрсан одоо гэмтэл авсан тохиолдолд эрт үед нь онцлуулж байгаарай. Тийм. Одоо мэрэгжлийн инженерт үзүүлээд онцлуулах юм бол заавал нөгөө даймжруулж үе солих хэмжээнд аваачгүйгээр наан эмийн болон эмийн одоо бус мис заслын аргаар үе солихоос өөр мислийн аргаар эдгээр орлуулахаас зөндөө боломж олцоо байдаг шүү. Тэгээд яг гимцэн даруйдаа өвдөл зөөр өгсөн даруйдаа ирж үзүүлж байгаарай л гэж хэлээ да тий. Дээрээс нь дасгал хөдөлгөөнтэй байх хэрэгтэй. За ойлголоо. Баярлалаа. Тэгээд аль болох одоо их л дэлгэрэнгүй бүх талаас нь асуухыг хичээлээ. Гэхдээ ямар нэгэн өвчний оншийг телевизийн нэвтрүүлэг үзээд ч юм уу таамаг төдий ч юм уу аман зөвлөгөөгөөр энийг бол одоо эцсийн байдлаар онцлох, эмчилгээний тэр системийг, эмчилгээний арга техникийг боловсруулах ямар ч боломжгүй. За хамгийн зөв шийдэл бол эмчтэр очих, онцлуулах, оншоо эцсийн байдлаар баттгах, тэгээд эмчилгээ үйлчилгээндээ орох юм байна гэж тийм ээ. Тий. Яг зөв хэллээ. Баярлалаа. За маш их баярлалаа. Тэгээ өнөөдөр бидний хүсэлтийг хүлээн авч ирж нэг цагаа зарцуулсан танд их талархлаа. Олон хүмүүс бас яг таамаг төдий байсан ч юм уу эргэлзэжсэн асуултынхаа хариултыг авсан болов уу гэж найдаж байна. Тэгээд улсын 1-р төв эмнэлгийн тухайд бол одоо яг энэ төрлийн мэдслийг тутагшуулаад 16 жил, 17 жил одоо болох гэж байна тийм ээ. 2009 оноос хойш гэдэг бол тэгээд энэ ч одоо жилдээ гэхэд чинь л 900-аас 1000 орчим мэдслийг тогтмол хийж байна гэдэг бол манай улсын хувьд бол энэ төрлийн мэдсэл харьцангуй бас өндөр үр дүнтэй нутагшсан гэж бид бүхэн ойлгож байна. За мөн яг энэ төрлийн энэ чиглэлийн мэдслийг хэлэх бол гадны улс орн руу бас явах шаардлагагүй болжээ. Тий, шаардлагагүй гэж бид ойлголоо. Энэ зөвхөн манай дээр орж байгаа л статистик саяных бол тэгэхээр гэмтэл сог судлалын үндэсний төв 2 дугаар эмнэлэг гэл энэ одоо үений төрлийн хангалтыг хийж маш олон эмнэлгүүд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол манайд бол бас үений цөөхөн амтай хувьд бол бас өндөр тоош. Өндөр үзүүлэлт. За их баярлалаа. Та бүхний ажилд амжилт төсөе. Цаг зав гаргаж ирсэн. Дахин талархлаа. За их баярлалаа. За үзэгчдээ бид өнөөдөр улсын 1-р төв эмнэлгийн хэрх үе судлал, үе сэргээх төвийн мэс заслын эм чанга ухааны магистр Баяр Цэнгэл эмчтэй нэг цагийн турш ярилцлаа. За тэгээ бидний ярилцлагыг хэрвээ та хэн нэгэнд хэрэгтэй заавал үзүүлэх шаардлагатай гэж үзэх юм бол Монгол телевиз болон терминал нэгдэг гэсэн пэйжүүдээр шууд бичлэг лайваар явсан энэ хадагдагдана. Мөн өнөө орой 18 цагаас хойш YouTube платформ дээр терминал нэгдэг гэсэн чанел руу оронгууд чөлөөт ярилцлага гэсэн плейлистэд хамгийн доор буюу хамгийн одоо шинэ ярилцлага дээр байрших болно. Тэгээд энэ ярилцлагыг та бүхэнд автаа үзэх бүрэн боломжтой гэдгийг дуулгахад таатай байна. Маргааш шинэ зочинтойгоор 14 цагаас энэ студид дээр иргэн уулзъя. Чөлөөт ярилцлага үгээр өндөрлөж байна. Баяртай.